энэ хүн очихгүй байгаа 3 төмөр гэдэг энэ бол шилжсэн. Энэ болохоор нөгөө асар тайрхнаас баруун. Асар тайрхны төмөр. Одоо бол бид нэр Оростой юу гэж ярьж байгаа гэхээр координат яг энэ солилцлуудаа хүчгсэн байж байгаа. Тэгээ энэ болцоо байдаг бол энэ Бацмөрийн төмрөөс эхлээд ийшээ ингээд дараад яваач гэсэн хүсэл тавьсан юм. Манайх руу 3 онгоцны явуулсан байна. Тэгээ нэг нь болохоор 3 тонн ус асуудаг, нэг нь 4 тонн, нэг нь 12 тонны. Нэг ураал, нэг сумынхаа нэг тийм үү. Энэ төмөрд 31 дуулагч чадвар сайтай дуулахын оройроо ингээд нөгөө роботкоор татаа гарчаад. Дээрээ гарцаа нь бол морьтой. тэр үнэхээр бас хит хуурашилтай. Тэгээд Одоо энэ дултраагаад эргээд харахад энтлийн уулын ингэр дээр доогуураа ингэж очиж байсан. Ер нь бол наадмын дараагаас энэ төмөрийн асуудал нэлээд ихсэж байна л да. Монгол улсын энэ одоо энэ хээрийн бүсүүд энэ ойтой газруудаар тэгээ иргэдээ нэг одоо сонор боломжгүй тийм ээ. Тэгэл тамгиныхаа ишийг хаях, хоол хийгээд галаа унтраахгүй байх, архины жилүүдийн үлдээ энтрээс олж одоо судалгаа бол нийт төмөрийн 70% нь иргэдийн санамсаргүй үйлдэлээс гээд байгаа юм. Тэгээ одоо энэ нөхцөл байдлыг ингээ харахад энэ жил бол бусад жилүүдийг бол онцгой хуурашилтай байна. Онцгой хуурашилтай байгаа юм чинь энэ хаял зугаалга энэ уул модонд явдаг бол иргэд бодо болох хэрэгтэй болж байна. Одоо нэг ийм хэд хүмүүсийн санамсаргүй хайхрамжгүй байдлаас болж ийм хэмжээний хөрөнгө мөнгө аймаад шатчих шүү дээ. Тэгэхээр энэ иргэдэд энийг бас анхааруулж хэлмээр байгаа. Хоёрдугаарт яг энэ техник хэрэгсэл дээр бид нэлээд анхаарал авах хэрэгтэй байна. Техник хэрэгслээс сайжруулах одоо зөрөгтэй хэд хэдэн шийдвэр засгийн газар гарах болов гэж бодож байна. Тэгээ онцгой байдал засгийн газар яралтай орлоо хийж энэ байдлуудыг урдан зогсоох хэрэгтэй байна. Одоо жоохон салхилал бол эргэж юу асаал. Тэгээд Батламгалах салбарыг иш оруулах хэрэгтэй хуулийг гаргасан байгаа. Энэ бол дөөр бидэрт гарын дор юу байна тэрийг бүгдийн төтлөختөө иргэдийн санаачлал их гарч ирж байна. А энийг бол зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Одоо нэг өөртөө зохион байгуулалтгүй ирсэн шорттой тавчгтай ирсэн хүмүүс бол галт төмөр унтрааны зөв сэтгэлийнхаа юугаар ярьсан. Орон нутагт нь онцгойгийнхан маань утасны дугаарууд нэгээд энэ учраа олохгүй байгаа хэрэгтэй зохион байгуулалт одоо маш олон компаниуд ярьж байна л да. Одоо бензин колонктой компаниуд бол бензинээр туслая. Дуулуурхан компаниуд одоо бульдозерын дээр туслая гэсэн. Энийг л зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй юм санагдаж байна. Тэгээ жилийн болгоно төмөр гардаг. Энэ жил бол арай онцгой 40% дахин илүү юм төмөр гардаг. Дандаа л иргэдийн маань санамсаргүй үйлдэлүүдээс болж байгаа. Дахиад анхааруулж хэрэгтэй иргэд маань одоо энэ зугаалгын ой мод руу зугаалганд явдаг юм аа хуурайшилтай жил учраас байнга ингэж авахгүй ингээд зогсоогооч гэж